Загварын хаан талах. Өнөөдөр хайчих уу? Ажлаа хийхгүй юу хийж байгаа юм? Ноён талхаа энийг хардаа. Энийн дээр өсчний газрын үнэлгээ өгдөг юм. Манай өсчний газар ч гэсэн байна. Юу? Манай үсчний газрын тухай сэтгэгээд л байгаа юм. Хоцовьяастай үсчин, үс гоё болгодог газар, энэ насны маань үсчин. Магтаалаас талхаж байна шүү. Доош нь гүйлгээд үзтээ. Хувцлалт нь инээдтэй. Завгүрийн мэдрэмж үгүй. Завгүр алааж. Энэ одоо юу вэ? Эдний хувцлалтыг юу гэнэ үү? Харин тийм ээ. Өсчний газар үсээ сайн застдаг байхад болно шүү дээ. Үгүй дээ. Одоогийн үйлчлүүлэгчид ч ажилчдын хувцлалтыг хүртэл ямар их хардаг гэж бан од багш нарыг мэддэггүй юм уу? Үйлчлүүлэгчдэд яаж харагдах нь ч гэсэн чухал шүү. Ажлын хувцас тийм чухал юм уу? Тэр мөг нь гурвуулаач гэсэн хийгээд өмсөе. Тэгс ингэс хийсэн ажлын хувцас хийх юм бол бүр ч их муу хэлвэл. Яхаар юм бол тийм хамгийн шилдэг загвар зохион бүтээгчид даатгахад л болно. Маннан хүнтэй өрсөлдөн төрүүлсэн талагчны хотын хамгийн шилдэг загвар зохион бүтээгч бол Андре Бан. Маш их баярлалаа. Энэ юу вэ? Project Banway гээд хамгийн шилдэг загвар зохион бүтээгчдийг шалгаруулдаг нэвтрүүлэг байгаамаа эрхмээ. Андре Бан эзэн төрүүлжээ. Энэ талх тийм мундаг юм уу? Шоко хурдан залгахгүй юу хийгээд байгаа юм? Өөрсдийнхөө ажлын хувцсыг даатгая. За. Оо. Энэ одоо юу вэ? Мөнгө өгч ажлын хувцас хийлгэж байж би өөрөө очих ёстой юм уу? Андрей Бан хитрхи завгүй болохоор бид нар очиж байж л уулзах чадна гэсэн. Завгар зохион бүтээгч завгуудыг юу шалгав? Талагчны хотгоны хамгийн шилдэг үсчнээс илүү. Хөө, хатан талаасаа эхлээд шинэлэг юм аа. Аргагүй шилдэг загвар зохион бүтээгчийн дэлгүүр юм да. Тавта морилно загвар зохион бүтээгч Андре Бан байна. Сайн байна уу? Уцаар ярьсан ноён талхны өсчний газрын ажилтан Шоко байна. Талхны үсчний газрыг мэдлгүй яахав? Хувцлалт нь хитрхи хөндөө шүү дээ. Нөгөө ноён талх уу? Царай муутай, сахлан муухай юм. Юу гэнэ үү? Санаа зовлтгүй. Миний бэлдсэн хувцсыг өмсгөтөл энэ ч гэсэн загварлаг од болж чадна. Хардаа. Наашаа хүрээд ир. Чамд зохих хувцс сонгоод өгье ноён талх. Ноён талхаа очиод өмсөд үзээ. Загварлаг од болж чадна гэж байна шүү дээ. Энэ загвар бол сонгодог барбар загвар. Мангара? Мангар гээгүй. Үсчин гэдгийн барбар загвар гээд байна. Мангар минь. Энэ хувцс бол Английн Лондонгийн 500 жилийн түүхтэй үсчний газраас шууд гараад ирсэн юм шиг харагдах барбарын загварыг харуулахын тулд мэрэгжилтнүүд тансаг торгоор хатгалт бүртээ сэтгэлээ шингэн хийдэг юм шүү. Ямар байна? Үнэхээр эгдүүтэй гоё байгаа биз? Над ч сонгодог гоё байна шүү. Ийм болохоор л Андрей Бан гэдэг байх нь. Надад онцгүй байна. Над чи гоцовьяастай үсчнийг ийм энгийн хувцас өмс гэж байгаа юм уу? Илүү онцгой ховор авангард хувцас байхгүй юу? Юу? Энэ хөдөө царайтай талх чинь бас болно л доо. Загварын мэдрэмж хүн бүрийн их өөр. Онцгой хувцас ч гэсэн бэлдчихсэн байгаа. Come on. Энэ загвар бол Францын хаан 3 дугаар Анигаас сэдвлэн хийсэн Outүрэ Ковтүрэ шүү дээ. Авангард маягийн хэлбэр дээр ганган цэцгний хэлбэртэй юм шиг харагдуулах загвар шүү. Яа, хин таалагдаж байна. Элиганс надад яг тохирно. Би энэ хувцсыг харж байсан юм байна. Хаан. Францын загварын 7 хоногт уу? Хаадын удмын шоун дээр үү? Үгүй ээ, зээд үгээхэн цэцэрлэгийн урлагийн үзлэгтэй. Энэ харал да. Миний зөв байгаа үсттэй. Сүүгээрээ. Энэ одоо юу вэ? Цэцэрлэгийн хөнгөтийн урлагийн үзлэгийн хувцас өмсөх юм уу? Шилдэг загвар зохион бүтээгч мөн юм уу? Ийм инээдтэй хувцас биш, чадварлаг үсчин гэдгийг маань харуулж чадах хувцас игээд хэлдэг. Тийм хувцас ч гэсэн мэдээж байгаа. Эндээ хүлээж бай. Энэ чинь юу вэ? Хайч хувцсанд нь алдчихсан байна. Энэ бол үсчний бэлэгдэл. Хайчиг санагдуулах Сөсрис лүк загвар. Үсчинтэй үргэлж нэг бие юм шиг хамт байдаг хайчиг хувцсан дээр наасан байгаа юм. Энэ дажгүй юм захиралд яг болж байна. Энэ дажгүй юм а танд яг болж байна. Яста нэг тэр хөлнч нугарахгүй, бариулаас нь болоод урдхан ч харагдахгүй. Яаж ажиллаа хийх болж байна? Тийм байна. Ийм хачин хувцас надад өмсүүлж байгаа мó. Мэдрэмжгүй загвар зохион бүтээгч. Юу? Чиний загварын мэдрэмжгүй байхгүй шүү. Хохгүй.
Юмч харагдахгүй байна. Илүү тухтай хувцас аваад ир. Яа. Хүлээж бай. Тухтай хувцас харуулъя. Энэ ёстой энгийн байгаа биз? Скини аргас байгаа юм л да. Эн чин дэндүү нарийнх юм аа. Арай хөвсгөр юм байхгүй юу? Байгалийн төрхийг харуулсан West Master загвар байгаа юм. Ямар вэ? Хөвсгөр байгаа биз? Юун өсөн бөмбөг вэ? Үсгүй гөлгөр юм байхгүй юу? Өсч байхгүй гөлгөр хувцас. Модон 8 алж. Энэ заваарсан 8 альчны хөл чинь юу вэ? Энд дүү аюултай байна шүү дээ. Жаахан амар тайван хувцас өгөлтөө. Тэгвэл их тайвны бэлэгдэл тагтааны хувцас. Их тайван. Инх тайван тагта альч хамаагүй санаан тарах хувцас аваад ир. Яагаад ч төвчгүй юм байна? Өөрийнхөө бүх цуглуулгуудыг харуулад байхад бүгд таалагдахгүй байна гэж хэлсэн хүн бол чи анхных. Ноён талхаа Андре Баангай танд их ууралж шиг боллоо. Зөвхөр л хүссэн зүйлээ тодорхой хэлэлдэ. Юуг нь тэгж хөндрүүлж боддог байна. Авангард тэгээд загварлаг. Гэхдээ энгийн орчин үеийн хэрнээ хэтрүүлэггүй. Өвөрмөц хэрнээ даруухан харагдах хувцас үзмээр байна шүү дээ. Чи ойлгов уу? Өөрийн чинь хүсэж байгаа тэр хувцсыг би чамд харуулах л болно. Мэдвүү ноён талахгүй. Ноён талхаа зүгээр гэж үү? Андре Баангай их ууралж шиг болсон доо. Санаа зовох юм байхгүй. Би ямар болохгүй юм хүсээд байгаа биш дээ. Хамгийн шилдэг загвар зохион бүтээгч тэр зэргийн хувцас хийж чадахгүй байх гэж байх уу? За тэр яг өнөөдрөөс эхлээд дасгал хийж эхлэе. Дасгал уу? Гэнэт яах нь вэ? Загварыг төгс болгодог зүйл бол бие шүү дээ. Хамгийн шилдэг хувцсыг өмсөхийн тулд хамгийн сайхан биетэй болох хэрэгтэй. Хөөх, гайхалтай. Өнөөдрөөс эхлээд тамийн бэлтгэл эхэлнэ. Сагсуу муу талах миний загваруудыг гутаана гинэ. Өнөөдөр мэдэрсэн гутамшиг 10 дахин нугуулж өгнө. 7 хоногийн дараа. Ёо ноён талах. Таныг хүлээж байна. За, миний хувцас бэлэн болсон уу? Тэглэггүй дээ. Хамгийн шилдэг ажлын хувцсыг харуулъя. Хартаа. Миний хувцас хаана уу? Энд байж л байна штэ. Энэ хувцас ямар онцгой гэж. Юу онцгой вэ? Юу ч харагдахгүй л байна да. Энэ бол жинхэнэ ухаалаг загвар. Зөвхөн IQ 100-аас дээш бол харж чадна. Юу? IQ 100? Тэгнэ тэр хувцас нь бүр өвөрмөц байсан юм. Тэгээд надад юу ч харагдаагүй юм байна л да. Энэ хувцсыг хараач. Өнгө загвар жинхэнэ шинэ хувцас байна. Хаана хувцас байгаа юм бэ? Юу ч харагдахгүй л байна штэ. Юу гэж байгаа юм? Ийм ганган хувцас байхад харахгүй байна уу? Шоко, чиний IQ чинь 100 хүрдэггүй биш үү? Юу гинэ? Аргагүй онц сайн харж байна шүү. Таалагдана гэж мэдсэн юм. Өмсөд үзэх үү? За, тэгхүү дээ. Аашта талханд миний бүтээлийг утаагаад байлоо. Өнөөдөр чи булаа болно. Бурхан минь, энэ талх чинь юу вэ? Булчи юм байна. Бурхан минь. Ноён талхаа та дасгал хийгээд байсан үнэхээр сайхан биетэй болжээ. Хүмүүсэд биед ямар эвтэх юм? Яг л юу ч өмсөөгүй юм шиг. Хөөх, таны бие тэр жигтэй булчин шүрмэс байна шүү дээ. Бүгд л энэ хэрийн булчинтай байлгүй дээ. Одоо ингээд үсчний газар руугаа явах уу? Сүү, Шоко, дагаад явахгүй юу хийгээд байгаа юм? За. Ноён тал. Яагаад хам хувцас тайлаад хийчихсэн юм бэ? Энэ шоколадчиг булчин карта яаж юм хөө яалгардаг байна? Тэний ганцгой гэж яатсан чинь булчин юм байна штэ. Энэ талхыг ямар гуйлаар хийсэн юм болоо? Ямар сайхан биетэй юм бэ? Алтан гартай гэж бодсон чинь би чинь бас алтан юм аа. Хэтрүүлж байна. Хөөх тэр булчингийн хардаа. Гоён харалтай. Хувцаач өмсөхгүй ус засаж байхад үйлчлүүлэгч бүр ихсэд байна. Хотынхан сонирхоод ихэрж явах шиг байна. Сүү, Шоко, ажлын хувцсны ачаар үйлчлүүлэгч нэмэгдсэн болохоор эргэжүүлжсэн Андре Баан захиалга өгнө. Мэдлээ. Энэ талх үнэхээр гоё биетэй юм аа. Макароны амралт.
Чихэр тусан туслаа гоё амттай. Тансаг зүтэн бас чихэрлэг. Макарон хамгийн амттай. Ямар хөөрхөн юм бэ? Бүх цаг үеийн хамгийн хөөрхөн попот. Ядарчлаа. Жахан дуг хийгээдхий. Тэрэд унтаж байх цаг алгаа. Хорон мөч болгон чинь хуваартай. 2 цагт сурчилгаа, 4 цагт дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн, 6 цагт ярилцлагатаа өнөө өрөө дахиад нэг тоглолттой. Би заавал Тийм ээ. Нэрээ мартснаас. Тасгал нэмлээ. Чамд урам зэрэг дутагдаад байгаа юм чинь. миний төрсөн өдрөөрөө би амарч бардгүй мүү? Тэгэхээр би төрсөн өдрөөр чи нэг юм бэлдсэн. Төрсөн өдрийн хүргэе. Төрсөн өдрийн хүргэе хайр макарондоо. Төрсөн өдрийн хүргэе. Тийм ээ хэлхээ мартчихж төрсөн өдөртөө зариулж өнөөдөр шүтэн бишрэгчтэйгээ уулзна. Юу? Одоо 4,000-ыг цуглуулад энэ сарын түрээсээ төлчихнө. Шүтэн бишрэгч үү? Тийм ээ, би байна макарон. Дахиад 10 цент. Өнөөдөр би азтай байна шүү. Нэг өдөр 20 цент. Хөөх. Хачи юм аа. Намайг танихгүй байна. Чихэр амттай мөн. Гүйцэд басан гайдал бас амттай. Нэг удаа би халтраад сүүгээ шалан дээр бүгдийг насгачихсан. Дахиад гайдал жимс байна уу? Тэгвэл аваад хувцсыг өмсүүлээрэй. Сайн уу? Намайг сүү гэдэг. Чамайг ингэдэг үү? Макарон. Макарон гинэ. Уулзаж байгаагүй юм байна. Чи манай хотод шинээр ирсэн юм уу? Тоглолтоор ирсэн юм л да. Сайн байна. Шинээр ирсэн юм чинь би чамд хотоо танилцуулъя. Явъя. Зөндөө олон хөгжилтэй юм байгаа. За. Хотын хамгийн гоё тоглоомын газар. Зөндөө олон гайхалтай тоглоомтой. Би ерөөсөө ийм газар ирж байгаагүй. Хөөе хардаа. Тогтох тоглоом. Тоглоод үзтээ. Түрээсээ төлөхөд энэ цент надад хэрэгтэй л дээ. Гэхдээ анхны тоглоом чинь нөхөр би үгүй. Ямар сайхан юм бэ? Толгойн цог. Яг энэ. Тэрийг. Ганц их зохиж чадсангүй штэ. Ямар хэцүү тоглоом бэ? Заримдаа хамгийн уур хүрэгдэг хүнээ бодож чадвал энэ тоглоомд хождъё. Тийм үү? 4 цаг дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн. Өнөөдөр завгүй. Манай менежер намайг чихэрлэг мэдэж болохгүй гэсэн. Энэ дараагүй гэдгийг харуулад өгөө л дээ. Асан да. Ячрэ. Мачи. Баярлаа. Амттай байна. Хацуу. Манай менежер намайг чихэрлэг мэдэж болохгүй гэсэн л дээ. Макароныг чихрэл хийдэг үсттэй. Тэгвэл ядгийн ганцыг хазчихъя. Амттай юм аа. Хөөе, чи сахалтай болчлоо. Би ноён талахгүй, хөгшин бас ууртай. Инээлтэй юм аа. Ноён талах гэж хин. Ноён талах гэж манай дарга хотын хамгийн шилдэг үсчин. Юр бусын. Таач намайг алдаа гаргахаар уурладаг, их уурладаг. Ямар эдгийг би мэднэ. Чи бас ууртай хөгшин дарахтай юм уу? Заримдаа өөр ажил хийдэг байсан ч болоосаа гэж хүсдэг. Радио, чамд харуулах зөндөө юм байна. Бүгдийг хавмаар байна. Ямар хөөрхөн юм бэ? Хөөх, танаа цагтаг ийж бүрдэн. Хөөх, янзтай гоё байна. Тийм үү? Чихэр тусан туслаа гоё амттай. Тансаг зүтэн бас чихэрлэг бамбам. Рокет дуулах хамгийн гоё. Хөгжилтэй байлаа. Зургийн бүхээ рүү орцгоё. Тэхүү? Юу гэсэн бэ? Зургийн бүхийг Чи ер нь зураг авахулж байгаагүй мó? Зургийн бүхээ гайхалтай штэ. би сурталчилгаанд, цоврал кинонд хэдэн сэтгүүлийн сурчлагын тоглосон. Харин зургийн бүхээ гэж мэдэхгүй. Тэгвэл ороод үзээ. Явж дурсамж үлдээцгээе.
Сая pop шүтээ макарон байсан уу? Юу хийж байгаа юм бол доо? Камерын баг хаана нуугдчих вэ? Зүгээр л машин руу хар. Гарлаа. Чи ямар тэрэг харагддаг юм бэ? Үгүй шудраг бус энэ. Ахид ахуулъя. Бүгдээрээ яста гайхалтай гарчээ. Инээдтэй юм аа. Залуухан pop шүтэн болзож байна. Сайхан шууган дэгдэнтэй. Чамд сайхан байсан гэж найдаа. Өнөөдөр янзтай сайхан байлаа. Чиний амьдрал их хөгжилтэй байхаа. Баярлаа. Би өдөр хөгжилтэй байхыг хичээдэг. Чи ч гэсэн тэгдэг үстэй. Надад үнэхээр хөгжилдөх цаг байдгүй. Менежер их шаргуу хуваараар ажиллаулдаг юм. Ажилгүй үедээ бэлтгэл хийдэг. Хурдангуй гэж. Нэрэ тиймдээ дарагдаа загнуулах хизээ сайхан байлаа да. Гэхдээ үйлчлэгчдийнхээ инээж байгааг харахаар загнуусны үр дүн гардаг шүү дээ. Хэдий хэцүү байлаа ч гэсэн хүмүүсийг жаргалтай болгож чадчихвэл би ажилласаа хийжээ гэж бодно. Өрсөн өдрийн мэнд хүргэе. Миний шүтэн бишрэгчэд жаргалтай байгаа юм шиг санагдсан шүү. Нэрээ өнөөдөр миний төрсөн өдөр. Юу? Нэрээ юу? Байцаараа. Энэ 7 хоногт орой хоолндоо идэх гэж байсан юм. Гэхдээ чи идтээ шоколадтай билүү? Үгүй хэрэггүй. Надад өгч битгий гарзал. Гарц бишээ. Хуваагаад идвэл илүү амттай. Ингээд яаж асаах вүлээ? Макарон, төрсөн өдрийн мэнд хүргэе. Маш их баярлалаа. Манай ус чинь тавтай морил. Залуу минь өчигдөр pop шүтээ макаронтой хамт байсан залуу чи юм уу? Макарон pop юу яасан гинэ? Йоо, сонсоогүй юм уу? Макарон одоо дэлхийд шууган дэгдэж байгаад. Өчигдрийн зургнуудаа надад өгөх юм бол чамд $10,000 өгье. $10,000. Тийм ээ. Ийм их мөнгөтэй болчихвол түрээсэндээ санаа зовлох болно шүү дээ. Зургнуудыг холоод ирэх гэрт байгаа. Сайн байна. Маргааш ирж авъя. Тэр зургнууд хайчч ба. Зургнууд амьдралыг минь өөрчилнө. Тийм ээ. Ах дүүнэр минь санаа зовлох болно. Аав ээж тэтгэвртэй гарч болно. Энд байна уу? Тийм ээ. Мөн байна. Хурдан явъя. Хамгийн гол нь шинэ найздаа талархал илэрхийлмээрээ. Хөгжилдөө шинэ хадал явдалтай учрах цаг гаргах нь чухал гэдгийг надад ойлгуулсан. Юу? Алга болгосон гэдэг чи юу гэсэн үг юм? Тийм ээ. Миний буруу ирэх мэ. Мөнгө авна гэж саналдаггүй шүү. Сайн байна. Бас л амжилттай. Тасалбар чинь сайн зарагдаж байна шүү. Бас шүтэн бишрэгч чинь захиа явуулсан байна. Үсчний газарт найз чинь үргэлж байгаа шүү. Сушиний жуулчид. Ашгүй нэг талхны мохлог хотод ирлээ. Ингээд бүгдээрээ баярлалаа нэглүүлцгээе. Хайда! Хинэ! Ой харта. Энэ бялуун ордон байна. Ямар гайхалтай юм бэ? Их гоё шилтгээ юм аа. Зүцгэн штэ. Би хамгийн том шүтэн бишрэгч чинь. Би чам хайртай. Юу за. Суши хотоос жуулчид ирсэн гэж сонссон. Харвас бүтлэхгүй амьтад байна. Суши хотын жуулчдыг баян гэдэг. Тэдний оронд би баян болохын тулд яаж мөнгөний салгах вүлээ? Аха! Тийм ээ. Тэнийг юм чинь бүтэж магадгүй. Хямдрал $1. Энэ юу вэ? Амьдралтай худалдаа байна. Бас бүх зүцгийг хямдарч гэж. Ямар хөөрхөн юм бэ? Энэ бас ээж гэсэн. Ямар хямдхан юм бэ?
Эртэж чипс загс барина гэж. Одоо бүгдийн зах дээр зарнаа. Юу вэ? Хой туна чиний сашими ус алга болчихжээ. Хааш алгуулчих вэ? Хулд чиний үс гэсэн алгуулчих. Наад шиг хаалцсан болчихлоо шүү дээ. Миний салман алга болчихж. Миний дүрс, хайртай дүрснүүд минь. Миний шарсан өндөгчөөс алга болчихож. Хэн нь ийм юм хийдэг байна? Гадаад руу аялбал аюултай гэж мэдсэн юм а. Бидний үсийг аваад явчихлаа штэ. Тэрийг уншдаа. Үсээ буцааж авмаар байгаа бол энэ байшин руу ир. Энэ залуу хэрэгтэй юм байна. Явцгаая. Хөдлөөд. Хатгаас өмнө хурдан очиж авъя. Ямар их уур хурж байна. Ястаа бүдүүлэг юм. Ямар их уур хурж байна. Явцгаая. Эндээ үсийг буцаагаад өг. Бүгд энд байж шүү дээ. Ястаа гоё харагдаж байна. Энэ чинь биднийх. Хөөе, автомат машин байна штэ. Нэг сая. Ямар их юм бэ? Бидний юмнууд штэ. Машиныг цөмцөхөд онгоолгоё. Тийм ээ. Бидний юмнууд. Одоо хэнийг болсон гинэ? Юу ярьж байна? Мэдээж минийх болсон. Миний газар нутг руу зөвшөөрлөгөө халдвал шоронд орно. Виу. Цагта. Мэднэ үстэй тийм ээ. Хөөе, муу хулгаачаа. Бидний үсийг хулгайлцгаад Үсийг нь барьцааж мөнгө нэхэж байна. уучлаарай. Би үн гаргадаггүй шүү дээ. Талхны Монгол хотод ингэж л бизнес явуулдаг. Ингээд нэрэ та нар үсгүй байж яаж онгоцон цуух юм? Хайртай сашими чинь байхгүй бол та нар паспортны зураг шиг харагдахгүй. Тиймээс гэртээ хармаар байгаа бол надад бэлэн мөнгө авчрах болж дээ. Муу мангас. Туна сэтгэлээ бариараа хүй. Туна. Эндээ ингээд гацчихлаа. Хизээж гэртээ харж чадахгүй нэ. Үгүй. Бууж өгч болохгүй. Бүгдээр юу хийж чадах вүлээ? Тэрийг хардаа. Зүцгээний самбар байна штэ. Царайлаг нь үнэн штэ. Гэхдээ тус болохгүй штэ. Үсээ яаж авах вэ гэдгийг л бодцгоё. Үгүй. Сайн харал даа. Тэр хадартан энэ үчинд үсээ засуулдаг гэсэн байна штэ. Ноён талах энд ажилдаг уу? Тавдаа морил ирхмээ танд яаж туслах вэ? Нөгөө бид Сөвши хотоос ирсэн юм. Бидний үсийг хулгайлчихсан юм а. Тусламж хэрэгтэй байна. Юу? Суу яасан бэ? Ноён талах. Бидний үсийг хулгайлчихсан юм. Уг нь толгой дээр их гоё сашимитэй байсан юм л да. Таны хийж чадах ямар нэгэн байх л ёстой. Бидэнд туслаач тийхүү. Тэгэхээр та нар жинхэнэ сүшиний хэсгүүд байсан байх нь. Гэхдээ бүгдээрээ бөөрөнхий будаа болчихвол гэртээ харж чадахгүй тийм байц? Тийм. Та нар алдсахгүй. Бүгдийг чинь эсэм минь гэрлүү чинь буцаана. Суу яваад агуулгын өрөөнөөс тэлцэг нүр аваад ир. За. За. Эрхэм Такояки энэ хутгийг өөрөө хийсэн юм. Ямар гайхалтай юм бэ ноён талхаас. Зүгээр суут юм а. Та үнэхээр гайхалтай. Яасан ч хийлдэг юм. Дараа талхны Монгол хотод ирэхээр чинь өөр загвараа засч өгнө.
Ноён талхаа. Та бол миний хайр халамж ноён талхаа. Баярлалаа ноён талхаа. Жинхэнэ суутан. Та бас нэг сэтгүүл дээр гарчиж. Энэ удаа бас юу гэж байна? Даруухан баяхэр би даанч мундаг юм да. Алдар тавьяач хэцүү шүү. Гадаа бараг сая үйлчлүүлэгч байна. Тоглож байна. Хадгаламжийн хамгаар шинэ үстэй болов. Чихрээс шин хамгийн гоё гисэн аялын бүх сэтгүүл дээр гарсан байна лээ. Би тоглоод байна. Би чи халзарсан загснаас өөр юу ч хөө хоцорлоо доо. Сая гэж арайх мөгдөгчхүү. Хавчуу чигнэмэгүү. Яасан хөөх амтан бэ? Мангар минь би мөхөөдөс авчирлаа. Ашгүй буцаад ирв. Өдсний газрын очир барагдахгүй урт байлаа. Бяцхан Гедори хаан байна. Юу гэсэн үг вэ? Чамайг харж байгаа гэж бодсон шүү дээ. Үстэй. Гедори. Гедори. Өшигөрөө ирхмэ. Гедори. Гедори чи хаана? Ой, ээшээ битгий Юу гараа. болоод байна? Тэр хүүхэд нөөцлөрлөө авирч байна. Гедори. Оо, ээшээ битгий гараа. Гедори. Би бол жинхэнэ хавч. Гэт аюултай штэ. Одоохон буугаад ирээ. Аав ээж нь үү? Одоохон болиулаад. Бидний үнэхээр уучлаарай. Гүмэн одоо болно. Миний унгаш. Таашаа би загснуудтай хамт аквариумд амьдрнаа. Ямар ингэж байгаа бэ? Чи жинхэнэ хавч биш шүү дээ гүмэн. Тийм биш ээ. Би жинхэнэ хавч. Чи жинхэнэ хавч биш шүү дээ. Хавчтай би дууч биш. Зүгээр жигэн Гедори чам заламгаа байхгүй. Манай Гедори талаа яралт амтэрмаар байна гин. Өөрийгөө жинхэнэ хавч шиг гэж итгэхэд байгаа юм. Хүүхэд болгонд тол ийм үе байдаг юм. Ноён талхаа. Манай бяцхан Гэдэд туслах арга байхгүй юу? Алдарт ноён тал хүртэл бидэнд тусалж чадахгүй. Ноён хадагтай хавчин жигнэмэг. Үлдсэн сүүлчийн итгэл найдвараараа надад итгэх. Үгүй. Очмааргүй байна. Та нар миний хүрсэн аав ээж биш. Би талаа яраад руугаа буцах ёстой. Түрхий шиг ороод гараад хий юу. Үсчин гэсэн үү? Би та нарт нарийн баг шиг харагдаад байна уу? Хурамч аваа. Таваач. Жинхэнэ хавч үйлчлүүлэгч. Дүрээрээ байна. Яасан өхөөртөм хавч хэлбэрт юм бэ? Жигэн хавч гэдгийг минь та мэдэж байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Далай руу буцахаас өмнө чи сайхан харагдмаар байгаа үстэй. Далаа? Би далаа руу явна. Орцгой. Аль далай? Атлантын үү? Номхон уу? Сайн уу? Ноён талхны өсгөний газар 5 морил. Хөөх, манайхаар өмнө нь хавч үйлчлүүлж байгаагүй штэ. Би далаа руу буцахаас өмнө шүдний чулууг авах болно. Хөө, далай руу буцахаас өмнө чамд хийх олон чухал юм байгаа шүү. Тийм үү? Тийм ээ. Жинхэнэ хавч Алай тэнгисийн хамгийн хатуу ширүүн амьтан. Харин чи жигнэг шиг зөөлөн харагдаад байна. Жигнэг ээ? Бас чамаас юусоо ч талаа үнэртэхгүй байна. Ийм янзтай далаа руу буцвал загасны хоол болно. Чамайг сууш болгоод идэж хүнтэй. Санаагүй. Би чамайг хавчны хаан хүртэл бүхэлдгээр болгоод өгнө. Хөөх нэр юу? Баярлалаа ноён талхаа. Хонгор минь талах яах гэж байгаа юм болоо? Хүлээгээд харж ил бай да. Ноён талхаа. Би ирлээ. Сайн уу бяцхан залуу минь? Хөөх ямар гоё жигэнсэн загсан бов бэ? Хатагтай карп. Нааш. Хатагтай карпа? Загсан бов биш юм уу? Юу яриад байгаа юм бэ? Хатагтай карп бол шинэ нур хотын нийгмийн идэвхтэй. Эхэлж захиалга өгсөн болохоор чи хүлээх хэрэгтэй боллоо. Ийш. За тэгээд өнөөдөр яаж засуулмаар байна та? Энэ удаа бүр ганган болмоор байна. Стен Марокко загас шиг ганган. Stone Morocco истэ. Ойлголоо. Одоо яг жинхэнэ карп загас шиг болох гэж байна.
штэ. Ерөөсө карп шиг харагдахгүй байна. За, болчихлоо. За, ямар болж? Би ч сүрлэг болжээ. Содос тосхораад ястаа гоё. Энд чинь карп биш. Ягаад ийм муу хаадаг? Юу яриад байгаа? Стон Морокко болчихсон байхад. Карп загас чинь улбар шар өнгөтэй, зөндөө олон хөөрхөн судалтай, ялалцсан хурц нүдтэй, бас хөөрхөн сэрвэ хөвсгөр сүлтэй. Манай хавч үйлчлүүлэгч карп ямар байдгийг мэддэггүй юм шиг байна. Суу, зураг аваад ирдээ. Мэдлээ. Карп ингэж харагддаг. Төгс зураг ноён талхаа. Ноён талхаа таны ачаар би загасны цэнгүүний гоо бүсгүй болгоход маш их баярлалаа. Найз охид натархаа. Дэлхий мангар болчихсон юм уу? Юу болоод байна? Сайн уу ноён талхаа? Би билээ. Энэ дун лава ямар хөөрх юм бэ? Тав тай морил бяцхан хадагтай дун лаваа. Ноён лава гинэ? Газар тундын тэнгисийн бодолт хэлгмээр байна. Өнөөдөр хуучин ангийнхантайгаа уулзах юм л да. Санаа зовлтгүй. Намайг дуусгаар чи далайн давлгаанд шидэгдсэн юм шиг харагдана. Оо. Дангэрэг чидэгдсэн дун лава. Би ууц гимсэн гэж үргэлж хүсдэг байсан. Одоо боллоо. Энэ юу вэ? Далай мангас уу? Чи бодсон байгаа. Их хөөрхөн болсон Би байна. өхөрдөм. Та намайг яг адилхан болгосон байна. Ой суу, зургийн өгтөв. Энэ чин дун лаваа шүү дээ. Үгүй. Дун лава ингэж харагддаггүй юм. Нэрээ тийм шүү. Өт нэмхэ мартчихсан байна. Одоо төгс боллоо. Та үргэлж мундаг ажилладаг шүү удахгүй болсон. Жинхэнэ дун лава ийм байдаг гэж үү дээ. Миний бодсноос тийс өөр байна. Ой, чи жинхэнэ хавч болохыг тэсний ядан хүлээж байна уу аа? Тийм ээ. Тэгэж байна. Сүүлийн ганц үйлчлүүлэгч үлдсэн. Би удахгүй. Ноён талхаа сайн уу? Энд чинь бяцхан октопус байна штэ. Уулзалгүй худж наймаалчаа. Наймалж гинэ? Та чинь галзуу юм уу? Би сквидэдтэй болцоотой. Ингээд очивол намайг ноoma амтэнгээд бодчих. Намайг аврах том наймаалж болгоод өг. Санаа зовлтгүй. Удахгүй чи хадагтай нартай бүжиглэг тэмдрүүлтэй болно. Энэ жижиг амтныг царамуудаа муухай наймалж болгож яасан чадахгүй. Ноён талхаа зураг нь яг энд байна. Үгүй. Наймаалчны хөл яа гой хатсан байна. Наймаалчны тэмдрүүл хамгийн үнцэнтэй. Тэр яг сүмс байнууд яг болно. Тэмдрүүл дээр нь тавилаа. Сэтгэл татам чанараас чинь хинч зугтаж чадахгүй. Ингээд наадуулаад өгнө. Энэ чинь жинхэнэ наймаалчны тэмдрүүл. Тэмдрүүлтэй боллоо. Одоо тарих. Хөлгүй цэнхэр далайн хамгийн том тарих. Наймаалч. Хайхалтай. Үзэгсэлтэй. Ингээд дууслаа. Ноён талхаа та зүгээр л шилдэг. Миний сохин болцоо маш амжилттай болно да. Нэрээ аврах том наймаалч шиг харагдаж байна шүү. Сквидэдтэй уулзсан гот надад шууд дурлан да. Намайг харав да. Би бол наймаалч. Хүлээж угаарай сквидэд. Наймаалч яваад өглөө. Одоо манай хавч найзын ээж. Сүү зурга. Цэнхэр хавч их байдаг. Тиймээс чамайг үсэг чулуун хавч болгоно. Хальсан сагсан бөмбөгнөөс жовн товлтой. Цэгнүүдийн бэл дээр. Хамгийн чухал нь үсний хэсэг шүү. Зөндөө их үснэ. Өдөрт 2 удаа шампундаж уугаарай. Үгүй. Би чигэн хавч биш. Хавчин чигэн мэг. Ээж аава гэлээд өгөлөө би чигэн мэг. Гээди. Тийм ээ. Эд бол хавчиг хэлбэртэй шарсан чигнэмэгний гэр бүл шүү дээ. Би хавч болмооргүй байна. Зүгээр чигэн мэг хэвээрээ байна. Зүгээрээ гээди. Бүгдээрээ чигнэмний хуваар хуучин шиг амьдарч болно. Хийсэн бүхэнд чинь баярлалаа. Ноён талхаа.
Би явж зурсан гурлан дээрээ бяцлаг нэмээ дээ. Баяртай. Ахад хавчиг загнаад байвал буцаад ирээрээ. Хамлын мундаг нь. За бүгд гараад ирээрээ. Яваад өгсөн үү? Та нуугдах хэцүү байлаа шүү. Харин хилээд яах вэ? Бүгдээрээ сайн ажиллаа шүү. Энэ та нарын хувь. Хөөх, ямар их юм бэ? Дун лаваа хэрэг болвол хизээч хамаагүй дуудаарай. Ноён талаа тийшээ гартаа. Юу юм бэ? Би бол далайн хун тааж, агуу цагаан халим. Халхны усны газар 5 морил. Терминатор талах. Хайрт минь хайртай шүү. Бич гэсэн. Тэр ардаа хосууд явж байна. Хой дад байна. Самар шидэж тоглох уу? Өө тэгэлдээ гой санаа байна. Энүүгээр тахиулаад салаарай. Хонгор минь чи зүгээр үү? Хөөе. Өө. Арсноо. Оваа яма. Хайрт минь овоо талхнууд байна. Алив зүгээр янзсан. Шийдэл өгдөг болохоос. Одоо хэнийг зовоох вэ? Юу вэ? Тэр хата. Цахилгаан захиад байна. Тэр талах юу вэ? Сүнс юм байх та. Тэр чи өгцөө гэсэн байна. Одоо хүртэл өтгөн шингэнэ ялгахгүй юм байна. Бид нар л ойртож байна. Юу вэ? Живхцүүд юм байна. Яаж байгаа ч нэ нү. Гой амаршо намайг битгий гэмтэйгэж хүссэн бүхнийг чинь өгнө. Наад хувцсаа надад өг. Хувцсоо тэгэлгүй яах вэ? Өмд бас хэрэггүй юу? За баяртай. Жимстэй цай бэлэн боллоо. Баярлалаа. Өглөө жимстэй цай уух хэрэгтэй. Энэ чинь юу болоод байна? Энэ талах юу вэ? Чи чинь одоо хэм? Би бол терминатор тал. Терминатор талхаа. Ямар инээдтэй. Миний буруу дахиад шоолохгүй. Цаашдаа нэг удаагийн аяг хэрэглэхэ болоод усны сав ашигла. Усны сав чинь төвөгтэй дөө. Хөөе, талхыг зодох нэ. Юу болоод вэ? Харцгаая. Тийм яг их рүүчиг юм а тийм ээ. Юу л яг адилхан юм бэ? Арай дагаад ирэхгүй. Ямар хурдан юм бэ? Такси! Хурдан талхны усны газар руу яваарай. Хурдан явахгүй юу хийгээд байгаа юм бэ? Энд машин хөдлөхгүй. Тэр талх одоо юу вэ? Таксинд битгийс. Хурдан хөдлөөрэй. Зүгтах минь. Намайг яагаад угаа юм бэ? Эндээс үсчин хүрэхэд 3 минут явна таксинд сууж байдаг. Орчныг бохирдуулагч аргагүй мó юм. Бусдын таксинд суух болох ямар хамаа. Автомашинаас ялгарч байгаа хаяг дэлхийн дэлхийн хүрээлэн буй орчныг бохирдуулагч. Тийм болохоор ойр зайд алхаж явах. Талхыг аваарай. Нааша хөөгөөд ирэхгүй байлгүй. Ноён талаа яасан бэ? Ямар нэг юм болоо юу? Үгүй гадаа нэг солиотой талх намайг хөөгөөд. Үгүй энэ талх яахаараа энд байгаа юм бэ? Сүү шоко сайн хэлсэн нөгөө талх. Тэр таны хамаатай юм биш үү? Тийм ээ, яг адилхан царайтай юм байна. Ямар юмны чинь хамаатан наа талх чинь аимшигтай мангас хурдхан цуг. Намайг яагаад зовоогоод байгаа юм бэ? Заваас юм биш ээ. Чамд байгаль орчны хамгаалахыг зааж байна. Гэнэт юм байгаль хамгаалах вэ? Тайлбарлаж өгöd байхад ойлгоогүй хэрэггүй. Та хоёр хоёулаа тайвшир. Сайхан агааржуулагч асаач. Өрөөний агарын хэм 18 байна. Этих агааржуулагч ашиглавал нүүрс хүчлийн их ялгарч дэлхийн агарын хэм өснө. Дэлхийн агарын хэм 2 хэмээр л өсөхөд борооны хэмжээ нэмэгдэж хот усан давтаж
Байгалийн ганшгаас болж олон талх амиа алдна. Тийм болохоор болж игэл сенс ашигла. За, намайг уучлаарай. Болчихлоо. Шоко, ингэж юу болсон юм бэ? Ой суглаанд хожсон юм уу? Шин гарсан даашин зэг нь авч чадлаа. Үнэхээр авмаар байсан юм. Яаж байгаа ч юм бэ? Шоко, хувцас хийхэд ямар их ус хэрэгтэй байдгийг мэдхүү. Ганц богино цамц хийхэд 2000 литр, ганц жинсэн өмд хийхэд 10,000 литр хэрэгтэй. Тийм их гэж үү? Хувцсыг будганд оруулахад маш их хэмжээний ус бохирддог. Тийм болохоор гарцаагүй хэрэгтэй хувцас лав. Мэдсэнгүй. Уучлаарай. Талба, Зүү, Шоко, та гурвуулаа хүрээлэн буй орчны бохирдлын аюулыг мэддэггүй юм байна. Бэ та гурвын амьдралын хэвшлийг өөрчилнө. Оо, уусчихсан байх та. Сүү, шинэ крем спрей. Яаж байгаа нь энэ вэ? Кремний 3-1 нь үлдсэн байна. Сайн сэгсрээд хэрэгэл. Байна уу, Сүү байна? Сайн уу бистга? Усыг ингэж үрж байдаг. Усны дутагдлаас болоод ямар олон талх зовж байгааг мэдхүү. Гарцаагүй хэрэгтэй хэмжээгээр л ашигла. За хоолны газар уу? Хааны хоол 1, иргэдийн хоол 2. Яаж байна? Хөргөлтийн хоолоор өдөрт 850,000 хог хаягдал үүсдэг. Цаашдаа өөрсдөө хоолоо хийж ид. Энэ муу терминатор талхнаас болоод ядарч үхэх нь. Ягаад ингэдэг гээд байдгийг. Ой чи. Хогоо англин ялгадгүй зуршилч хэвээрээ шүү. Чи яаж байна? Цаас бол энгийн хог. Спрейний сав бол хуванцар. Сонин цаасны сав руу хай. Дахиад хогоо англин ялга. Намайг яагаад байгаа юм бэ? Ноён талхаа яасан бэ? Терминатор талах бас нэг юм хийгээ юу? Энэ терминатор талах хам хогийг газар асгачихлаа. Юу? Тэгж болохгүй дээ. Тэгж болохгүй баха. Хогоо англин ялгаагүй болохоор асгасан юм. Хогоо сайн ялгаж байж хуванцар болон цаасыг дахин ашиглаж болно. Ганц би хогоо ялгахгүй байхад болохгүй юу байна? Эний наад хуваа хичээсэн бодлоо суулаад энэ дэлхий суурч байна. Та арай ирээдүгээс ирсэн юм биш үсттэй. Тийм ээ. Миний амьдрдаг ирээдүйн талхчны хот орчны бохирдлоос болоод суйрлын ирмэгт байгаа. Энэ юу вэ? Харда холограм байна. Ус нь бохирдож уух усгүй болсон. Агаар бохирдож амны хаалт хорт хийм баггүй бол амьдрах аргагүй. Ирээдүйд ийм болох юм уу? Ноён талхаа ямар аимшигтай юм бэ? Бохирдсан талхчны хотод бүгд амиа алдаж байхад нэг талх яг өөртөөгөө адилхан төрхтэй робот талх хийн. Тэр талх бол ноён талх чи. Хөөе, би вэ? Ноён талхаа та уйлж байна. Ирээдүйн сүү бохирдсан ус уугаад гашилсан сүү болж. Шоко бохирдсан агаараас болоод хөгцөрсөн. Яна миний би хөгцөрчихсөн байна. Талхчи найзуудыгаа орчны бохирдлоос болоод амиа алдаж байгааг хараад өнгөрсөн үеийг өөрчилж ирээдүйн талхчны хотыг амьдрахад таатай газар болгохын тулд намайг хийсэн. Энэ чинь үний юм уу? Одоо ч гэсэн оройтойгүй байна. Ирээдүгөө өөрчилж найзыгаа авармаар байгаа бол хүрээлэн буй орчноо хамгаалах хөдөлгөөнийг эхлэх хэрэгтэй. Ийм шалтгаантай байж. Бид орчны бохирдлын аюулын талаар ерөөсөө мэддэггүй байж шүү дээ. Ядаж одоо мэдсэн нь хаз юм да. Ойлгосон бол одоо шууд хогоо англин ялгахаас эхэл. Ойлголоо. Зогс. За. Хүрээлэн буй орчноо хамгаалахыг хичээхээр өдөр бүр урамтай байна. Агаар өчигдрөөс ч илүү цэнгэг болчихсон юм шиг. Ингээд бахаар ирээдүйн талхчны хот ч гэсэн цэнхэн болох байлгүй дээ. Хүлээгээрэй. Хогоо хаа хамаагүй хайж болохгүй. Хогийг хогийн самд нь хаях хэрэгтэй шүү. Хогоо англих ёстойгоо битгий мартаарай. За уучлаарай. Өнөөдөр ч гэсэн бид талхчны хотыг хамгааллаа. Үнэхээр урамтай юм аа. Бүгд хичээж байна шүү. Бүгд таны зааж өгснээ л ач шүү дээ. Бид баярлаж байгаа шүү. Тийм үү. Гэхдээ одоо миний цаг дууслаа. Юун цаг? Тарах цаг гэсэн үү? Би 7 хоног л ажиллана. Тэр
чинь юу гэсэн үг вэ? Ашиггүй 7 хоногийн дотор та нар бүгд хүрээлэн буй орчны бохирдлын аюулыг ойлгож хүрээлэн буй орчноо хамгаалж эхэлсэн болохоор миний үүрэг ингээд дууслаа. Болохгүй. Дасчаад байхад Бидэнтэй хамт хүрээлэн буй орчноо хамгаалал да. Би удахгүй ажиллахаа болно. Миний заасан зүйлийг бусад талхнуудаа заагаарай. болохгүй. Битгий яв. I'll be back. Болохгүй. 30 жилийн дараа Сүү Шоко жаахан хүлээж терминатор талах удахгүй ирээдүйг өөрч. Дээшээ хардаа тоосонцор алан болж байна. Агаар цэвэрхэн болж Ээж царганаас бохир ус биш цэвэр ус гарч байна. амсаад үзээд хий. Тийм байна. Хаямаа. Цэнгэг агаар сайхан байна шүү. Амны хаалтаа авалгүй ямар их удав. Терминатор талах чадчихсан бай. Ноён толгой. Сүү Шоко хоёулаа эрүүл болчихож. Юу болоод байна? бид хоёр идэгчлээ. Тэгвэл терминатор талах чаджээ. Сайн байлаа. Чиний ачаар талагчны хот маань эргээд цэвэрхэн боллоо. Тийм ээ. 8 алж ба жуу. Тэгвэн бэрэрэ. Загсаач. Нана зогс. Ямар наймаж гэхээр юм хурдан байдаг байна. Юу вэ? Хаашаа алуулчихгүй. Хол зогтөж чадаагүй байх. Аль хурлаарай. Айхад ялагдчихлаа. Ноён талхаа Шоко хоёр 10 удаа тоглоход Шоко харууланд нь яасан байх шүү дээ. Шоко дахиад ганцхан удаа тоглолцгоё. Үгүй дээ. Би одоо гэртээ харилаа. Дахиад ганц тоглолцгол доо. Ноён талхаа одоо хоёулаа тоглоё л доо. Сүү чи явж хогоо хайчгаад ир. За. Шоко ганцхан удаа штий. Үгүй гэж хэлсэн шүү дээ. Би ч гэсэн тогломоор л байна штэ. Юу вэ? Энэ чинь юу вэ? Яг 8 алчиг юм аа. Чи өсөд байгаа юм уу? Хүлээж байгаарай. Энийг идэхүү? Миний дуртай шоколадтай жигнэмэг байгаа юм. Игдүүтэй юм аа. Найдвар чамайг хин гэдэг үү? Мөн. 8 алчтай адилхан болохоор 8 алж байх нь. Надтай хамт манай өсчөн рүү ормоор байна уу? Энэ бас юу вэ? Сүү нааша юу дуртайгаа дагуулж ирээд байвал яах болж байна? Уучлаарай. Хогийн савнд байхаар нь өрөвдөөд л оруулаад ирсэн. Би чинээ өрөвдмөр байсан ч болохгүй. Ямар игдүүтэй юм бэ? Гэхдээ энийг хэн асрах юм бэ? Энэ 8 алжиг би асарё. Сүү чи зүгээр л цэвэрлэгээ хий. Шүүр тосгор хоёр нисээд байна штэ. Хөө шүүр өөрөө цэвэрлэгээ хийж байна. Наймалжа чи миний өмнөөс цэвэрлэгээ хийж өгч байгаа юм уу? Баярлалаа. Ноён талхаа 8 алж тусгай чадвартай бололтой. Энд бидэнтэй хамт амьдрал яасан? Сайхан санаа байна. За хамт амьдрцгаая. Яста гойно. Одоо надаар тоглоод байгаа юм уу? Энэ одоо юу хөгшин загвар вэ?
Гүнчтэн угаасаа сонгодог зүйл чинь залхдаггүй. Өнөөдөр үжлэгтэй болохоор би онцгой ястай гэд байна штэ. Сансрын авангард паста загвар мэддэг юм уу? Хашаа юм. Юу сансрын авангард паста юу? Цагаастаа усчих гэж хэд үйлчлүүлэгчгээ юу хүсэж байгааг мэддэггүй хэрэггүй. Би үйлчлэгний хатахан амбал чадахгүй зайрын шорондоо явуулчих гэж мэд. Тэр чинь миний хүсэж байсан загвар яг мөн дөө. Хайртай ангитай ноён таха. Өнөөдрийн үйлчлэгний эзэн нь би ах бодно. энэ чинь яг юу болоод байна? Наймалжа чи үсийг янзалж гисэн үү? Чиний ачаар зойрын шорон руу явхааргүй боллоо. Баярлалаа. Сачих гэж. Загирлыгаа гараад иргэж гээ. Юу болов вэ? Энэ үсийг харал да. Би сарын өмнө энд үсээ янзлуулсан. Өнөөдөр харсан чинь хачин байна. Мөнгөө буцааж авмаар байна. Сарын өмнө янзлуулж чад одоо буцаана гэж байгаа мó? Таалагдахгүй байгаад өөр яах юм бэ? Буцааж өг. Болохгүй. Юу? Намайг тэнгидгийг мэдхүү. Нахыг оронгоор ч нэргүүлсэн ч хамаагүй гэсэн үг. Яаж угаа чи нэнвэ? Чи цогсноо? Энд би зүгээр л сууж байсандаг. Мо мафлин. Энд чин юу вэ? Дахиад уулзахгүй баха. Чиний ачаар нэг гайтай юм алга боллоо. Баярлалаа Наймалжаа. Наймалжиг ирснээс хойш манай хамаагүй сайхан болж байна. Цэвэрлэгээ хийж өгөөд. Мөн үйлчлүүлэгчийг ч хөөгөөд. Наймалжа бидэнтэй үүр дамдраарай. Мөнгөө чав чадсангүй юу вэ? Хачин наймаалж нас боллоо. Өршөөгөөрөө ирэх мэ. Та өөрөө ийм наймаалж хараагүй биз? Энэ наймаалж чинь дөрөв талхны үсчний газар харсан да. Ашгүй олчихлоо. Байна уу? Ноён талхны өсчний газарт 8 алж байна. Талхчны хотын байрлаж байгаа дэлхий манай дэлхийн оршдог нарны аймаг. Наймалжа чи сая ярьсан уу? Ноён талхаа шоко. Наймалж сая үг хэллээ штэ. Наймалж яаж ярих вэ? Чи буруу сонсоо байлгүй дээ. Наймалж үнэхээр яриад байна шүү дээ. Тэр одоо танаа гэр юм уу? Даамлаа. Энэ хайр гаригийн юм шиг амтан Наймалжны даамал бололтой. Наймалжа чи гэртээ харимаар байгаа мó? Би даамлаа санаад байна. Ноён талхаа бүгдээрээ Наймалжиг гэрт нь харихад нь тусалцгаая. Өнгөрсөн хугацаанд бидэнд их тусалсан шүү дээ. За тэг. Тэгтээ сансар руу яаж явуулах вэ? Утас. Тийм ээ, утас. Гэхдээ тэрүүгээр сансар руу ярьж болохгүй л дээ. Талхны газрын дээврийн антентай утсаа холбож хөвд сансар руу ярьж болох байх. Та нар чинь хэм бэ? Бид бансагаас ирлээ. Энэ наймаалж бол сансраас ирсэн хайр гаригийн наймаалж учраас бид аваад явлаа. Манай Наймалжиг авч явж яах гэж байгаа юм бэ? Бид энэ 8 алжийг авч яваад талхчны хотын шинжлэх ухааны хөгжил ашиглах юм өгөөч. Шинжлэх ухааны хөгжил үү? Наймалжаар туршилт хийн гэсэн. Тэгж болохгүй. Бүгдээрээ Наймалжиг тусалцгаая л да. Суу, шоко. Наймалж аваарай. За, хүрхэм явцгаая. Талхны үсчний газрын наймаалжийг аваад цугтчихлаа. Бүх ажилтнууд алх болон тэрний ажилчдыг зогсоо. Ноён талхаа бансагийн ажилчид бидний хөөгд байна. Яах вэ? Нэрээ тийм бай. Зогсоорой. Зогсооч. Болохгүй. Наймалжиг туршилтанд оруулж чадахгүй нэ. Бидний урд хаалт тавьчихсан байна.
Зогсоод та нар бүслэгдсэн. Одоо наад аймаалчиг бидэнд өг. Бид одоо яах вэ? Урагшаа хоошоо хаашаач явж болохгүй. Одоо дуустал. Энэ юу вэ? Бидний дугуй тэнгэрт нисэж байна. Тэнгэрт нисэж байна. Би нисэж Алдчихлаа штэ. Наймаалчиг алдчихлаа. Зэ. 8-1-1-7. Зэ. Болчихлоо. Одоо наймаалжны даамлыг эрхийг хүлээхэд болно. Наймаалжаа би чамайг санах бах та. Би ч гэсэн наймаалжтай хамт амьдрмаар л байна. Наймаалч ч гэсэн төрсөн од руугаа буцах хэрэгтэй. Гэр бүлийнхнийхээ ямар их санаж байгаа вэ? Тэр хардаа. Листик тавг байна. Наймаалжийг авах гээд ирж гэж. Хөө, үнэхээр наймаалжны даамал байна. Наймаалж ингээд төрсөн од руугаа очиж чадах нэ. Наймаалжаа. Чамайг санах бах та. Өнгөрсөн хугацаанд баярлалаа. Наймаалж ингэж төрсөн од руугаа очиж чадах нь. Дахиад зочилж ирээрэй наймаалжаа. Наймаалжаа. Хангавара. Зочилж ирээрэй. Цаг хугацааны машин. Чиглэг зөөлөн арьстай болмоор байна уу? Долоо хамгаалагч миний хэлхийг сонс. Зурагтаар тэр чигтээ талхал гарч байна. Талхчны хотын хамгийн шилдэг үсчний газар аль вэ? Тэр бол ноён талхны үсчний газар. Өнөөдөр ноён талхтай ярилцах болно. Энд хүртэл талх байна. Залхдгүй мүү? Ноён талха та баг байхаас л үсчин болохыг мөрөддөг байсан гэлүү? Тэгэлгүй яах вэ? Манай ээж хэлсэн л дээ. Би төрөхтөөд өрөөсөн гартаа хайж нөгөө гартаа сан барьчихсан байсан гэж. Энэ муу талх төрөхтөө дургу хүрмээр байж. Тэгээд зогсохгүй. 3 настайгаас эхлээд ганцаараа үс засаж эхэлсэн. Ээж аав маань үсчин болохгүйгээд хайж самын минь хайсан ч эрвийнхнүүд хайж самын минь эргүүлж өгөхийг хараад ээж аав маань ч бодлоо өөрчилсөн дөө. Хөөх, бурхнаас илгээсэн үсчин байх нэ? Тийм ээ. Энэ муу дургу хүрмээр талхны хандыг хагдарах юмсан. Нэрэ, яг тийм шүү. Цаг хугацааны машинд сууж талхны багнаас руу очиод үсчин болох хүслийг тас татнаа. Чаалуудын мөрөөдлийг няцтарах шиг сайхан юмч байхгүй л дээ. Ингээд дууслаа. Миний багархалд бүтээл цаг хугацааны машин. Энэ л байхад талх дуусаа. Бяцхан талхаа хүлээж байгаарай. За, 30 жилийн өмнөх үе рүү явцгаах уу? Ёо, оччихсан байх та. Энэ одоо юу үнэр вэ? Энэ хав тэрчгтээ дүүрэн хог байна шүү дээ. Тэв шүү дээ, дээр үед энэ ч нариун цэвэр өрөөний хог ясаа байсан. Тэгэхээр үнэхээр өнгөрсөн үе рүү ирчихэж ээж аргагүй ухаалаг шүү. Арай хийж гарлаа шүү. Тарж чадахгүй дээ. Их л харсан жаалууд байна да. Хотын төв шинэ гулгалтын төв нэгцэн байсан. Би өнөө орой дискотек орж зугаацсан аа.
Үнэхээр дан хуучны кинонууд байна шүү дээ. Юу вэ? Энэ жал яг талах шиг юм байна. Жала. Чамаа хэн гэдэг вэ? Намаагүй талах гэдэг. Ноён талах яасан? Ийм хурдан талахтай уулзчихдаг байх шүү. Ажил ийм амархан бүтчих гэж. За, чиний мөрөөдөл үсч болох байлоо. Үгүй. Юу гэж үсчин болдгийм бэ? Мөнгө ч олохгүй, өөдгөр тааштай. Би энэ гамбургер ах шиг дэлхийн хэмжээний жүжигчин болоод зөндөө их мөнгөтэй болно. Маш их нэр алдартай болно. Төрхтөл гартаа хайж сам атгаж төрсөн гээ үстэй. Та чинь мангар юм хааш юм бэ? Талах яаж сам хайж барьж төрөх юм? Талхаа. Одоо кино эхлэх болчихлоо. Тэн дээрж байсан бай. Аваа нөгөө. Хаач чухаа. Урд явж киногоо үзцгээе. За аваа явцгаая. Юу вэ? Энэ талх баг байгаасаа үсчин болохыг хүсдэг байсан гэд байсан. Сайхан худлаа ярьж. Энэ цалиг дэндүү жоохон болохоор болохгүй юм байна. Залуу талх дээр очноо. Одоо зөв цагтаа ирсэн байлгүй дээ. Энэ чинь улаан буурцгны бомны үсчин байна. Талх үсчний газрыг өвлөөгүй байгаа юм болов аа? Талхаа. Ингэж муудаж гинтсэн чимс авчирдаг яаж байгаа юм бэ? Уучлаарай, хямдхан байсан. Бид нэр заавал хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүн хэрэгэлдэг гэж хэлсэн биз дээ. Юу вэ? Энэ талх чинь залуу байхдаа ямар ч хэрэггүй хэвдэн байсан байж тээ. Одоо тэгэхээр би заваагаад өгнө. Эрхмээ тавтам орилно. Үйлчлүүлэгч орж ирж байхад уух юм эхлээд өгөх хэрэгтэй юм биш үү? Ямар муу үйлчлэгээд юм бэ? Эрхмээ уучлаарай. Талхаа юу хийгээд байгаа юм бэ? Үйлчлүүлэгчид бушуухан цай хийж өгөөч. За эрхмээ. Энэ жимстэй цай эрхмээ. Хацгаа яаж байгаа чинь энэ вэ? Уучлаарай эрхмээ. Та зүгээр. Талхаа чи яаж байгаа чинь энэ үү? Эрхмээ уучлаарай. Энэ залуу шинэ хүн байгаамаа. Яагаараа ийм завхарсан үсчин байдаг байна. Талхаа. Чамд яагаараа хийж чаддаг юм ганц ч байдгүй юм бэ? Багэт юу болоо вэ? Эрхмээ талх дахиад лалдаа гаргаад үйлчлүүлэгчдэр цай асгачихлаа. Энэ талхаа яах юм? Цагтаад өгнө дөө. Нөгөө Талхаа өнөөдөр та ингэж хайрдаа. гихтээ Өнөөдөр та гэртээ хайр. ойлголоо эрхмээ. Энэ залгаас болоод бүр яахаа мэдэхгүй байна. Өдөр болгон л хэрэг тарьж байх юм аа. Дасгад хугацаа хэрэгтэй л дээ. За, үсчин болно гэсэн хүсэл нь унтарсан байлгүй. Өнөө шин чиний мөрөөдлийг би тас татаад өгнө. Юу хөвчлөлтэй байгаа юм бэ? Ой, энэ мангар талх явж байна. Тэр гүнгэлсэн царайг нь хардаа өнөөдөр бас загнуулсан юм шиг байна. Талхын уйлж байгаа царайг харж байчид өдрийн ажил дуусна да. Йоо, энэ талх чинь үнэндээ бол энэ хавийнхаа мангад байсан байж тээ. Гоох, тэнийг таалах байна. Манай ээж хичээлээ сайхихгүй энэ ах шиг мангар болно шүү гэж хэлсэн. Мангар таалах, мангар таалах, мангар. Талх хэзээ угаа суух юм болоо? Ээж аав нь ч мөн чиг шаналж байгаа да чаавас. Энэ муу талх чинь энд тэндгүү дорд үзэгдэж байх шив. Тэр лүүн дагаж яваад харнаа. Би ирлээ. Ичи юу вэ? Энэ арай талхын гэр биш байлгүй дээ. Рүүч ах нь ирлээ. Сайн байсан биз дээ. Өнөөдөр ч гэсэн хөвгөлтэй байсан уу? Юу вэ? Жон байж тээ. Ах нь өнөөдөр ч гэсэн үсчний газарт баахан л загнууллаа. Жон та ярьж байдаг. Амьдрал нь дэндүү хүнд болгоор солио орчихсан юм болов? Дандаа загнуулж дорд үзэгдээд надад үсчин болох авьяас байхгүй юм шиг байна. Бүгд л надаар үсээ засуулахгүй гэх юм. Багетах надаас болоод шаналж байна. Буурцагтаа бов захирч гисэн одоо залхсан байх уу? Үсчин болохоо болиод нутаг руугаа буцъя да. Юу? Үсчин болохоо болно? Үсний минь яаж хана энэ вэ?
Яхаар юм хачин газар байдаг байна. Чипсэнд ус тас хавьяас огт байхгүй. Рүүчи чамаас ч гэсэн салида сайн сонголт. Чи юун тэнийг юм яриад байгаа бэ? Та чинь өдөр ирсэн үйлчлүүлэгч үү? Чамайг арчаагүй гэдгийг мэдэж байсан ч арай ийм гэж бодсонгүй. Дандаа алдаа гаргаж хэрэг тариад ёстой нэг хачин арчаагүй юм. Би ч гэсэн мэднэ. Тэгээд л ус засгаа болохоос. Гэхдээ хамгийн арчаагүй зан чинь амархан бууж өгөх гэж байгаа байдал чинь. Юу? Алдаа гаргаж хэрэг тарьж болно. Гэхдээ бууж өгч болохгүй. Энд тийм бол хамгийн шилдэг ус чинь болж чадах уу? Хамгийн шилдэг ус чи? Тэний зан ааш чинь авах юмгүй. Дээр нь царай муутай. Тэгээд үстэл галзархаа. Галзархаа гэсэн үү? Гэхдээ л ус засах чадвар чинь маш сайн. Би баталчихъя. Чи хожим хамгийн шилдэг ус чинь болоод наадтай өрсөлдөх болно. Юу яриад байгааг чинь ойлгодгүй. Чиний авьяасыг би сэргээгээд өгье. Маргааш өдөр нэг цагт ус чин дээр уулзъя. Зя болчихлоо. Дараагийн үйлчлүүлэгч суугаарай. Самаас хол. За ирхмээ, үсийг чинь яаж янзлах вэ? Хэн чамаар засуулна гэсэн юм бэ? Би тэр талхаар засуулмаар байна. Талхаар уу? Ирхмээ, энэ залуу ажилд ороод удаагүй байгаа болохоор одоохондоо үс засахдаа. Чи дутаа. Ой, талх. Чи хурдан ирээд миний үсийг янзлаадах, өөрийнхөө чадварыг харуулаадах. Ойлголоо. Болчихлоо ирэх юм ээ. Ийм юм гэж байх уу? Ийм богино хугацаанд ингэж гоё янзалчихлаа гэж юу? Ой, дажгүй байна. Тэр харалта. Би чамд. Яаж ийм гоё үстэй болгоч вэ? Миний үсийг бас янзлаад өгөөч тийх үү? Би эхлээд ирсэн за. Үгүй би эхлээд засуулна. Эхнээ баярлалаа. Хааш явчих вэ? Яа, цаг хугацаагаар аялах чинь амаргүй юм байна. Тэр яахав дэми талхыг л баярлуулчихад ирэх шивдээ. Чипс хаан юм хачин ус асалтай болчихвоо. Ингэж бахаар манайх руу ороод ирээ. Гоц авьяастай ус чин талхаар засуулал та. Юу гэнэ? Мангар талхаа. Чамайг өдий зэрэгт хүргэсэн хүн хэн гэдгийг мэдэхгүй юу? Юу гэсэн үг? Тэр бол би юу ч хэлэх вэ? Юу вэ?